Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр та бүхэндээ Монгол Ардын үлгэр ухаанд дуулаан үлгэрийг ярьж хүргэлтгэлээ. Унаг унтж яагаад ээжээсээ төрчгөж гинэ. Тэгж явж яагаад нэгэн ууттай зүйлтэй таралдаж гин. Уутыг ийш тийш нь хөдлөсөн чинь хөдөлж гин. Унаг тэгээд сонирч зантаа хөтлөгдөн уутны амыг нээхээр шийджээ. Уутны амыг нээсэн чинь араас шүд нь арзалцсан өлөн хөх чон гараад ирчихнэ. Хотоод гэтэл сонголцсон гэж жижигтэйхэн хурамст тэнгэр надад зөөлөн хоол явуулжээ. Одоо би чамайг эдэн дээгээд унаг руу дөхтөл. Ботны тэндээс бор туулаа дэлдэн гарч ирээд. Хүүе, та хоёр юу хийж байгаа юм бэ? Гэтэл унаг. Би энэ чоногойг уутнаас аргаж өгсөн чинь намайг иднэгээд ах юм. Гэтэл туулаа. Үгүй, чоногой энэ уутан доктор багтана гэж юу? Би лав итгэхгүй байна. Хэрвээ чон багтчихсэн бол унган дээр намайг бас нэмээд идээрээ гэж гин. Тэгтэл чон. Ааха, би угаасаа энэ уутан дотор багтаж исэн юм чинь дээр нь бас туулайг нэмээд идэх нь гэж бодоод уут руу эргэж оржээ. Тэгтэл чонны сүүл нь ороогүй байтал туулай. Тэр хэлээгүй юу? Чонны сүүл нь багтахгүй л энэ шүү дээ. Гэтэл чон сүүлээ автал. Унах туулах хоёр ил бижээгаад уутны амыг чанга гих чинь боогоод орхижээ. Ухаанд туулайн ачаар унаг амь аврагдаж ээжигээ ичил олон сүргээ олохоор явлаа. Баярлаа, баяртай хүүхдүүдээ. Тавтай сайхан нойрсоорой хүүхдүүдээ.